Мен шитнийхаа зөрсөн дүнг харахад цалингийн тооцоолд алдаа байна. Мөн дансны кодчлолд алдаа байна. За авлага өглийн бүртгэлд эхний үлдэгдэл буруу орсон нэрэн давхцсан хэрэглэгч байгаа эсхийг авлага өглийнхаа тайлангаас шалгаа гэсэн алдаа заасан байна. Эдгээр алдаануудаа одоо засаад өгнө. Тэхийн тулд хамгийн эхлээд тооцоо нэг шийт рүүгээ оръё. Тооцоо нэг шийтэн дээр алдаа байгаа үгүйг N баган дээрээс шалгана. За энэ үдэнд алдаа байна гэсэн байна. Авлага өглийн тайлангийн баганд T1, T2 гэсэн бичигл орсон байна. За энэ хоёр бичиглэлээ дэлгий товчтой тусламжтайгаар арилгаад өгье. Мен шит рүүгээ ороод харахад алдаан засагдсан байна. Одоо цалингийн тооцооллын алдаагаа засъя. Инхийн тулд тайлан харахын цалин шитний цалингийн мэдээлэл оруулах хэсэг рүү очие. За цалингийн шитний алдаа шалгах B баган дээр FG багныг шалгаа гэсэн анхааруулга гарч ирсэн байна. FG багн нь нийгмийн даатгалын шимтгэлийг хувь хүнээс болон байгууллагаас хэдэн хувиар суудах вэ гэсэн нүд байгаа. Эдгээр хувийг оруулж өгөхийнхөө өмнө мен шитний зөрсөн дүнгээс баруун тишгээ авахд цагаан дэвсгэртэй нийгмийн даатгалын шимтгэлийн дундаж хувийг тэмдэглэх хүснэгт байгаа. Энэ дээрээс мэдээлэлээ шалгая. За гэрээт ажилчин 11.8 гэж буруу орсон байна. Бүгдөө энийг 10.8 болгож засаад өгье. Тэгэхээр мэдээллээ гараас оруулж өгнө. За амарчсны дараах няраа 8% болсон байгаа. Хэрвээ танай байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас 11%-аар төлдөг бол 11%. Хүнд нөхцөлийн 12%-аар төлдөг бол 12-оо оруулаад өгнө. За ортой нөхцөлийн 13%-аар гэдэг бол тэргээ оруулаад өгнө гэсэн үг. За манай жишээн дээр 11% байгаа. За тооцоолсон нийгмийн даатгалын шимтгэлийн хүснэгтэн дээр байх ёстой хувиа орууллаа. Эндээсээ буцаад цалингийн мэдээллийн хүснэгт рүүгээ очие. За олон ажилтнтай байгууллага энийг нэм бүрчлэн гараараа оруулж өгөхөд хугацаа алдах тул цалингийн мэдээллийн шүүлт товчийг ашиглая. Ямар ажилтан бэ гэдгээ шүүлт хийгээд өгөхийн тулд доошо заасан сум дээр нь дараад зөвхөн үндсэн ажилтны мэдээллийг түүж харъя. За үндсэн ажилчид маань 11%-аар байгаа. За 11% бичлээ. Доошогоо татаад хуулаа тавилаа. За дараагийнх нь гэрээт ажилчдынхыг гэж үгүй. Гэрээт ажилчид маань хувь хүнээс 9.8, байгууллагаас 10.8. Энийг мөн доошогоо хуулаа тавиад үгүй. За дараа нь манай жишээн дээр няраа 2 хасах буюу төрхийн өмнөх няраа байгууллагаас бодох хувийг оруулж өгнө. За байгууллагаас 11%, ажилтнаас суутгал байхгүй. Энийг доош хуулаа тавиад өгье. За цалингийн мэдээлэл маань ороод дуслаа. Одоо мен шитэн дээр очиод алдаагаа харахад алдаа маань засагдсан байна. Зөвхөн зөрсөн дүн баган дээрээс алдааг шалгахаасаа гадна хүснэгтэн дээрээс мөн шалгах боломжтой. Хэрвээ бид нар 11 оруулах ёстой байсныг 12-оор оруулсан бол артлын 4 зүнгийн баган дээр зөрсөн дүнгээрээ алдаа заадаг. За дараагийн алдаа дансны кодчлолын хэсэгт байна. Бид нар дансны кодчлолоо тайлан харах, дансны код оруулах засах руу орж засдаг. Дансны кодон дээр гарсан алдааг ES баган дээрээс шалгадаг. За бүгдөө доошо гүйлгээд харъя. За энд ингээд улаанаар тэмдэглэгээтэй алдаа гарч ирсэн байна. Шалга ER багныг. ER баг нь маань татврын тайланд очих орлого зардлын дансыг зааж өгдөг. За бидний засах гэж байгаа алдаа бусад орлого буюу татврын тайлан дээр нийтлэг орлого буюу туслах үйлдвэрлэл ажиллагааны орлогоор бүртгэгдэнэ гэж заагаад өгчээ. За дараагийн алдаа маань бөбөө буюу дансны тайлан дээр
102 түүхий дүндсэн туслах материалын нүд рүү очно гэж заагаад өгье. За 3 дугаар алдаа элэгдлийн зардал татврын тайлангийн. 3 алдаа маань засагдлаа. Мен шийт рүүгээ ороод харъя. За алдаа маань бүгдөө засагдсан байна. Энд гарч ирсэн 11,154 гэсэн тоо бол алдаа биш. Энэ тоо нь манай цалингийн зардалтай харьцуулсан байгууллагын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн дундаж хувийг харуулсан тоо. Тийм учраас алдаанд орохгүй. Зөрсөн дүнгээ бүгдийг засснаар манай хөрвүүлэг бүрэн дуслаа.